Монгол Улсын засгийн газрын энэ оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоолд төрийн өмчийн зарим боловсролын байгууллагын талаар авах арга хэмжээг тусгажээ. Үүнд төрийн өмчийн их дээд сургуулийн үйл ажиллагааг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлбор хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор төрийн өмчийн их дээд сургууль коллежийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь 2022-оос 2023 оны хичээлийн жилээс эхлүүлэх гэж тусгажээ. За тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр боловсрол шинжилгээ ухааны сайдын 2022 оны А321 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа. Тэд Монгол Улсын их сургуулийн Эрдэнэ сургуулийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын дэргэдэх Эрдэнэт цогцлбор сургуульд нэгтгэх ажлыг эхлүүлж байна. Боловсролын дэд боловсролын бодлого чиглэлийн хүрээнд бол Орхон аймагт бол уул уурхай инженерийн технологийн чиглэлийн сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлбор их сургуулийг бол байгуулах ийм үйл ажиллагаа болох чиглэлтэй байгаа. За Монгол Улсын их сургуулийн салбар сургуулийн оюутнууд багш нарыг бол одоо эрх ашгийг нь бол хамгаалах, хангаж одоо ажиллах, оронтой цалин хөлсийн байгаль нөхцөлийг бууруулахгүй байх энэ чиглэлийг бол засгийн газрын тогтоол дээр бол өгсөн байгаа. Тэр Монгол Улсын их сургуулийнхаа дипломтой одоо энэ суралцж байгаа суралцагч нар бол төгсөөд дуусаад сургалтаа дөрвөж дуусна гэж хэлж байгаа. Багш нарын хувьд бол мэргэжлийн багш нар дээр одоо энэ хөтөлбөр тусгай зөвшөөрөл болгож байгаа үеийнхээ холбоотойгоор шинжлэх ухааны технологийн сургуулийн тусгай зөвшөөрөл дээр хоёр хөтөлбөрийг бол энэ сургуулиас нь үндсэн бакалаврын хөтөлбөр дээр болгож байгаа. За энэ хүрээндээ бол энэ багш нарын цаг нарны асуудал, цагийн ногдлол эдгэрийг бол одоо гүйцэтгэх, дутаахгүй байх одоо энэ арга хэмжээ авч ажиллах энэ зохицуултыг бол яамны зүгээс тусгай зөвшөөрөл хөтөлбөр дээр нь тавьж өгөх юм ажлыг хийгдэнэ. Одоо суралцж байгаа оюутнууд багш нарын хувьд дахин хэлэхэд ямар нэгэн одоо эрх ашиг хөндөгч байгаа энэ одоо асуудал байхгүйгээр шийдвэрлэхээр одоо ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ Эрдэнэ төлөвлөлтөйгөө хамтраад энэ сургуулийн үйл ажиллагааг тэгээд политехник коллежид шалгалсан сургалтын тогтолцоо бүрдэж байгаа учраас багш нарыг бол ажлын байр бол нэг тийм цаг нар хичээл заах асуудал бол төвөгтэй. За багш суралцагчдын хувьд бол шинжлэх ухааны технологийн сургууль Монгол Улсын их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулж одоо энэ суралцж байгаа хүүхдүүдийн мэргэжлийн чиглэлээр энэ суралцуулж төгсгөх Монгол Улсын их сургуулиар нь одоо тэр хөтөлбөрөөр нь суралцуулж дуусгах одоо ийм шийдлийг одоо бид ярилцж оюутнуудаас танилцуулсан байгаа. Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэр төрөмчт үйлдвэрийн газрын хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газрын даргатаа уулзаж нөхцөл байдлаа хэлэлцлээ. За Монгол Улсын их сургуулийн Эрдэнэт сургууль багш ажилтан нийлсэн 50-ээс 600 орчим оюутнуудтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж байгаа багш ажилчдын одоо нийгмийн асуудлыг шийдэх Эрдэнэт үйлдвэрээс өгж байгаа тусламж дэмжлэгийн сангаас хүртэх асуудлуудаас өсвөлөд нарийн ширээ олон зүйлүүдийг гаргаж ярина. Тэгээд Эрдэнэт цогцлбор дээд сургууль бол одоо Эрдэнэт үйлдвэрийн харьяанд цаашид ер нь бол цогцлбор байдлаар ажиллах гэж байгаа. Кембрижийн сургуультай дунд сургуулиас нөхсөлээд хай скул тэгээд политехникийн коллежийн зөвшөөрлөөс засгийн газрын тогтоолоор бид нар авлаа. Тэгээд бакалавр, магистрийн хэмжээнд бүх сургалтуудыг одоо авах бэлэн байна. Бэлдэж байна. Цааш тэгээд их сургуулийнхаа одоо манай Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн манай үйлдвэрийн харьяанд байсан сургуульд байхгүй чиглэлүүдээр одоо сэрхэн яаж сургуульд үйл ажиллагаа цааш явуулах талаар одоо бас мэргэжлийн яамдын удирдлагууд, сургуулийн удирдлагууд маань одоо бас манай ажлын хэсэгтэй хамтран ажиллах асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлага гарч ирж байна. Тэгээд засгийн газрын тогтоол гарсантай Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг салбарын үйл ажиллагаа албаасаар зогссон санхүү мөнгөний асуудал, оюутан сурагчдын төлбөр тооцооны асуудал, багш ажилтнын цалингийн асуудал, аж ахуйн шинжлэлтэй дулаан цахилгаан одоо суурь хураамжуудын асуудал гэдэг одоо мөнгө санхүүгийн төлбөр тооцоо гэдэг олон бол их байгаа. Тэгэхээр одоо ажлын хэсэг үйлдвэрээс одоо бас тусад нь гаргаж энэ ажлыг бол богино хугацаанд хийх талаар бол анхаарч ажиллаж байна гэдгийг хэлэх хүсэж байна. За өнөөдрийн байдлаар Монгол Улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн үйл ажиллагаа захиргааныхаа түвшинд зогссон тамга тэмдэг болон хөрөнгө санхүү тоолох ажиллагаа явагдаж байгаа юм байна. Ажлын хэсгийн хамт олон оюутнууд болон багш ажилтнуудтай уулзалт зохион байгуулж тэдний саналыг сонссон гэлээ. Оюутнуудтайгаа яг бижилж Уулзсан. Өчигдөр бид нэр хурал хийгээд оюутнууд уулзсан. Өчигдөр оюутнуудтай уулзсан, оюутнуудтай ойлгосон. Одоо ингээд сонгосон мэргэжлийн дагуу суралцуулна. Тэгээд хамтарсан хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлуудыг шийднэ.
Энэ суралцж явж байгаа 3 4 дэх курсын хүүхдүүд одоо хуульчлал хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлээ суралцаад Монгол Улсын их сургуулийнхаа одоо хөтөлбөрөөр суралцсан учраас хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Монгол Улсын их сургуулийн диплом бичвэрүүдийг нь олгоод ингээд дуусгах энэ зохицуултыг хийсэн байгаа гэж ойлгож байна. Хамгийн сүүлийн асуулт нөгөө одоо Монгол Улсын их сургуулийн самбар сургуулийн багш нар Эрдэнэ төсвийн сургуульд нэгдгээр Эрдэнэ төвлөрийн ажилтан болж явж байна гэж ойлгож болох уу? Тэрийг төлөөлөө өдөр зүйл дээр бид бас ярилцсан. Нэгэн тал засгийн газар Эрдэнэ төлөвлөрийн өмч төвлөрийн газар нөгөө эзэн юм удаж иргэн усаа хашдаг гэдэг шиг шийдвэр гарсан учраас бид нар цаашд одоо Эрдэнэ төлөвлөрийн бүтцийн нэгжид хамаарсан тохиолдолд Эрдэнэ төлөвлөрийн ажилчид одоо бүх бид түрүүн бас яриандаа хэлсэн тусламж тэмдэглэгийн сан, халамж үйлчлэгээ, бусад цалин хангамж энэ категориор ажиллах байхаа гэж бодож байна. Тэгэхдээ өнөөдөр шийдвэр бол гараагүй байна. Тэгээд зовлон байгаа. Их сургуулийн багш нар бол сая 500 дунджаар би ярьж байгаа жишээ бол сая 500 мянга цалин авдаг бол манай Эрдэнэ цэцлэг дээд сургуулийн дунд цалин 2 сая 500 авах жишээтэй. Энэ хоёрын хоорондох зөрөөний асуудлуудыг одоо өнөөдөр нэгэнт бид нар үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө санхүүгийн менежментүүдээ бүгдийг одоо тодорхойлсон учраас 23 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах ийм л бодолтой ажиллаж байна. Өнөөдөр шийдвэр гараагүй учраас одоо бас тэгнэ ингэж хэлэхэд бол хэцүү байна.